Бид өдөр бүр сургуультай ирж хичээлдээ анхаарч, найзуудтайгаа инээж суралцаж байдаг. Гэтэ бидний эрүүл аюулгүй, тав тухтай суралцах орчны үндэс юу вэ гэдгийг та анзаарч байсан уу? Тэр бол цэвэр ус болон ариун цэврийн зөв орчин юм. Унтны ус бол сурагчдын эрүүл мэндийн хамгийн чухал баталгаа. Сургуулийн орчинд байх унтны ус нь цэвэр, аюулгүй, ам түнэргүй, ямар нэгэн хими болон нэнгийн бохирдол байх ёстой. Тэгвэл Монгол улсад энэ шаардлага ЭМН-с 0900 унтны усны эрүүл ахуйн стандартаар зохицуулагддаг. Гэвч бодит амьдрал дээр Монголын олон сургуулиудад цэвэр унтны усны хүртээмж хангалтгүй хэвээр байна. Хотын сургуулиудын ихэнх нь төвийн усан хангамжинд холбогдсон унтны усны чанар харьцангуй сайн байдаг боловч хөдөөгийн болон аслагдсан сумдуудын сургуулиудад байдал одоо үүнээс өөр байдаг. За, олон сургууль цэвэр усны их үүсвэргүй, гараар зөөвөрлөдөг, эсвэл гүний худдаггүй тул унтны усны аюулгүй байдлыг хангах боломж хязгаартай байдаг. Энэ нь хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, цаашлаад эзний халдвар төвчин, охир гарын халдвар зэрэг асуудал үүсэж байна. Энэ бүхнийг шийдэхийн тулд дэлхийн дахинд хэрэгждэг нэг чухал санаачлага бол WASH хөтөлбөр. Өөрөөр хэлбэл Water Sanitation and Hygiene буюу ус, ариун цэвэр, эрүүл ахуйг сайжруулах хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийг Монголд UNICEF, Азийн хөгжлийн банк болон төрийн байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна. WASH хөтөлбөрийн гол зорилго нь сургуулиудад цэвэр усны систем бий болгох, ариун цэврийн байгуул хэмжээг шинжлэх, хүүхдүүдэд гараа угаах, ариун цэврийн зөв дадал хэвшүүлэх, сургалт хийхэд чиглэдэг. WASH хөтөлбөр сургуулиудад хэрэгжснээр цэвэр унтны ус, цэвэр нойл, гар угаах боломжтой болсноор хүүхдүүдийн хоол боловсруулах замын болон халдвар төвчлөл буурна. Сурагчдад нойл хүрэлцээтэй цэвэр орчинд суралцах тул хичээлдээ илүү төвлөрч сургалтын бүтээмж нэмэгдэнэ. Гар угаах болон хувийн ариун цэвэр сахих дадал хүүхдүүдэд төлөвшөж, амьдралын туршид хэрэг болох туршил бий болно.